За би үсэг бити тоороо би орой гэртээ орж суучсан яарад амжсангүй. Манайха Amber Heard-ийн өчигдрийн би ингээд одоо мэдүүлгийг ярьж байгаа шүү дээ. Тэр ингээд бүгдээрээ ингээд дуусгаагүй би 2 хувааж ярьж байгаа. За өчигдөр болохоор нөгөө сэтгүүлчдийн ингээд нэг анхааралт нь өрцөн юм байна л да. Johnny Depp ингээд Amber-ыг мэдүүлэг өгөөд яг тэ өөдөөс нараа ингээд сууж байгаа. Дандаа ингээд доошоо харж байгаа хгүй. Ерөөсөө ингээд нүдрөө нэгсэлж хараагүй. Дандаа шил зүгээд доошоо хараад юм бичээд ингээд битүү бүр игнорлоостэй. Яагаад тэгж байгаа вэ гэхэлэр 2016-нд Amber Heard Johnny-г ингээд Johnny-г эсрэг нөгөө хязгаарлах тийм тушаалгасны дараа одоо Johnny чи Amber-тэй ойртчих болохгүй гэсэн тийм одоо бүр шүүхийн тушаалгахгүй. Тэрнээс яг тэр болсны дараа Johnny Amber-тэй хэлсэн юм байлээ. Би чиний хувьд дандаа л ингээд хангалтгүй байсаар байх болно. Тэгээ би чиний хувьд хангалтгүй байсаар ирсэн. Тэгээд үүнээс хойш чи миний ингээд нүдийг харахгүй гэдгийгсэн юм бэл. Тэгээ тэр үгэндээ ингээд тууштай яг байгаа. Амар гонхтой хайрын түүх шиг санагчлаа. Энэ хэсэг бүр арай л амар та. Johnny-гийн ингээ өнгөөлөгч нь асуулт асуусан чинь энэ ингээ амар хариулахгүй байхгүй. Бүр гуйж байгаа. Johnny-гийн Camilla гэд өнгөөлөгч нь асууж байгаа байхгүй Amber-аас та $7 сая Johnny-гаас авсан. Тэр мөнгөө хандвална гэж амласан. Тэрийг гүйцэлдүүлсэн үү та хандвалсан уу гэсэн чинь би үгүй гэж хэлэхгүй. Би $7 сая хандвална гэж амласан. Би амлалт өгсөн байгаа. Би гэж аахгүй гэж та хандвалсан гэсэн асуултанд яг yes no гэж хариулчих гэсэн чинь ингээд тойруулаад бүр яг нэг үйлбэрээ хэлээл байгаа. Би амлсан л гэдэг байгаа. Johnny-гийн өмгөөлөгч нар нь Amber-ыг ингээд мөнгөний төлөө энэ хүнтэй суусан гэдгийг ингээд батлах гад одоо шүүгчдийн бүрэлдэхүүн тэгж харуулах гад яг тэр мөнгөний төлөө суусан үний юм а гэдгийг харуулах гад яг энэ үед асуулт асууж байгаа. Amber энэ асуултан дээр бол амар бүдэрсэн бүр хангалттай бүдэрсэн бүр би амлсан штэ гэд. Тэгсэн чинь та тэгвэл одоо яагаад ингэж те амлалтандаа манай амбаа gold digger биш гэдгээ хангалттай ерөөсө баталж чадсангүй. Ялтчгүй бүр амар gold digger юм шиг харагдчихлаа. Яг мөнгөний төлөө хүнтэй суусан гэдгээ баг амар сонирн байдлаар ингээ харагдуулчлаа дөө. Яагаад тэр мөнгийг хандвалаагүй вэ гэсэн тийм шалтгаан бүр ерөөсө байхгүй. 13 сар ингээд тэр мөнгө яг таны даасанд ингээд одоо нөгөө анх ингээд тэр $7 сая чинь ингээд хувааж оруулсан байхгүй ингээд сая доллар эцэст нь ингээд $2.3 сая гэдэг ингээд нийт яг $6.8 сая яг өөрийнхөө даансанд авсан. Үлдсэн $200,000 болохоор тэр нэг ACLU гэдэг байгууллагын данс руу ингээд Johnny өмнөөс нь шилжүүлсэн байхгүй. Ингээд энэ мөнгө өөрийнхөө даансанд байгаа мөрчлөөсөө тэрийг ерөөсөө хандвалаагүй. Гэхдээ олон нийтэд өөрийнхөө нэр төрийг хамгаалахын тулд өөрийгөө сайн хүн болж gold digger биш юм шиг харагдуулахын тулд ингээд ялтчгүй тэр олон нийтийн телевизэд ярьсан. Тэгээд нэрээ бас Johnny-гаас талсныхаа дараа Elon Musk Amber-ийн нэрээр тэр ACLU-гийн компани руу $500,000 явуулсан шүү дээ бас. За тэгээ энэ $7 сая яагаад анханасаа Amber Heard өөрийнхөө дансанд ингээ авъя гэсэн би яагаад 6.8 сая яг өөрийнхөө данс руу орох болоо явцсан бэ гэхлээр Johnny хэрвээ өөрийнхөө нэрнээс тэр хоёр ингээд тэгээ сайн үйлсийн одоо нэг имлэг рүү хүүхд имлэг рүү нөгөө нэг сайн үйлсийн байгууллага руу ингээд яг $7 сая хэрвээ өөрийнхөө дааснаас явуулах гэсэн бол Johnny бүр $14 сая тэр байгууллага руу явуулж ийж одоо нөгөө нэг татвараас одоо нэг цухтах гэж ярих юм уу та тэгжиж тэр чинь $7 сая болж ингээд очих байсан гэнэ би тэрийг яг сайн ойлгохгүй байна манайхаа надад тайлбарлаад өгөөч. Тийм учраас Johnny-г ингээ илүү их мөнгө төлөвлөхгүй тулд би Johnny-даа сайн учраас Johnny-га хамгаалж байгаа учраас баг өөрийнхөө данслуу авсан л гэж баг хэлчлээ дээ. Тэгээд хэрвээ яг тэр байгууллагууд руу өөрийнхөө нэрээс явуулсан бол $14 сая долларт тэнцэх мөнгийг явуулах гэсэн. Тэгээд би яг энийг сайн мэдэхгүй байна. Яг tax break те татвараас яаж ингэж чөлөөлөгддгийг би сайн ойлгохгүй болохоор. За энэ бол Amber Heard-ийн хуульч яг нөгөө makeup бүтээгдэхүүн чинь гаргаж ирсэн ээ. Яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж шарх сорвоо дардаг байсан гэд бүр ингэ бичлэг нь байгаа бүр хэлж байгаа үг нь ч байгаа. За бүтээгдэхүүнээ танилцуулахдаа ингээд нэгдүгээр алчиж байгаа. За хоёр талаараа ингээд асууж байгаа хгүй. За энэ бүтээгдэхүүнийг та тэгвэл яаж хэрэглэдэг байсан бэ гэж чинь. Би бол ингээд хангалттай ингээд те зодоонуудаа үдсэн хангалттай миний нүрэн дээр шарах сорив хөхрөл байдаг учраас би бол энэ талбар дээр бүр expert би бол бүр professional болсон. Би бүр одоо бүр professional makeup artist болохоос наагурлын болж ийн ухааны юм шээ. Би бүр expert би бүр хамгийн сайн нь гиснэ. За тэгвэл та энэ бүтээгдэхүүнийг яаж хэрэглэдэг вэ гэсэн чинь. Өглөө басаа би нүрээ яваад тэгээд ингээд мэдээж эмхтэн юм чи ингээд тос түрхэн. Тос түрхэнгүүт нарны тос түрхдэг миний нүр айгу ингээд имзэг. Нарны тос түрхчээ би консилер түрхдэг одоо ингээд нүднийхээ хар марын улаан ингээд арилгахын тулд. Тэнгүүтлээ би кремээ түрхчээд хойноосны нөө дарагчийг түрхдэг гэж байгаа байхгүй. За манайхан профешнл хүмүүс бол энийг мэднэ. Энэ өө дарагчийг дандаа кремний доор тавьдаг.
Johnny-гийн бие хамгаалагч нар нь тэгээд ингээ хажууд нэсэн хүмүүс айгүй болоод тэгж хэлчихсэн шүү дээ. Amber Heard-ыг нөгөө vape татдаг нөгөө нэг хаалгач чинь ч гэсэн хэлчихсэн шүү дээ. Би хадагтай Amber-ыг ингээд гоос цохны бүтээгдэхүүн хэрэглэсэн нөөрэө ботсон байхыг харж байгаагүй дандаа мейкапгүй байдаг байсан ингээд тэрийг Amber Heard шууд үгүйсгэж чинь. Би бол Холливуудд амьдардаг. Би хизээч мейкапгүй явна гэж аахгүй. Би гэрээсээ гараад шууд ингээл тэ папарацци ирээл миний зургийг авна. Тэгэхээр чи би ингээд мейкапгүй явна гэж үгс байхгүй эрэгтэй хүмүүс мэдхгүй ингэж байхгүй. Тэгэнгүүтлээ штэ. Тэгснээ цаа чи нөгөө Johnny-гийн эсрэг хязгаарлах шийдвэр авах гэж нөгөө цагдаа дээр очихдоо амар цохиулсан зураг ингээд нүүр мөртэй. Энэ үед бүр албаар ингээ өргөдүүлэхийн тулд яг нүүрэн дээр ингээ шарахтай гарч ирсэн. Тэгсэн мөртлөөсөө сайн ингээ мэдүүлэлэр хэлэхдээ би ингээд Холливуудын ингээ гудамжаар хизээч крем төрөхгүй бүр явахгүй. Тэр бол ингээ боломжгүй гэж аахгүй. Гэхдээ энэ үед бол ингээ албаар л яг ингээ энэ одоо будаг юм уу, будаггүй байгаа юм уу? The night after Mr. Depp allegedly whacked you in the face so hard you thought he broke your nose. This is a picture of me after he did whack me in the face. Та ингээд Johnny Depp өөрийнх нь нүүрлөө ингээд шанаадахтаа өөрийнх нь хамрыг нь баг хугалсан байж магадгүй гэж айсан. Тэр өдрийн дараагийн оройных нь хүлээн авалтанд орж байгаа Amber-ийн зураг. Хамар нь хөхөрсөн, эсвэл далисан ингээ хөхөрчдөө штэ. Тийм юм ерөөсөө алга. Тэгээд тийм энэ бол их тэр оройны маргааш нь ингээд би хүлээн авалтанд орсон зураг мөн байна. Гэтэйдах юм амар сонирм. Би бол энэ үед хамраа хугарсан байж магадгүй л гэж бодсон. Бүр ингээд улаан цай худлаа яриад байгаа юм уу эсвэл ингээд хүмүүст ингээд энэ харагдаж байгаа гэж төсөөлөд байгаа юм болов уу? Хамрын тэр нь юу ч алга. Миний бүр толгой ирчихлээ. Аха энэ өмнөх оройн намайг зогсон. Гэл бүр тэгэх юм. Бүр юу вэ ёо. За юу ч талхах вэ? $7 сая хоёр одоо хандуулах хэвээр газраа Johnny Depp ийшээгээ $100,000, ийшээгээ $100,000 Amber-ийн нэр дээр явуулсан. 6.8 сая Amber-ийн даасанд орсон. Amber тэндээс 350,000-ыг нэгэн рүү нь өөрийнхөө нэр дээр явуулсан. За тэгснэ 2018 онд 250,000-ыг болохоор ийшээгээ явуулсан. Ингээд нийтдээ Amber өөрийнхөө $6.8 сая $600,000 ямарч өгсөн юм байна. Өөртөө $6.2 сая үлдчихэж байгаа. За тэгэнгүүтлээ тэгэл ингээл би бол ингээд энэ мөнгийг ингээд өөрөө татвараас ингээд чөлөөлөхийн тулд багаар хандуулах зорилготой байсан. Тэгэд юу вэ? Тэр мөнгө одоо бараг 30-40 жил, 12 жил багаар хандуулах гэдэг юм ааш. Тэгсэн чинь харин Johnny намайг юу ачлаа? Шүүгт өгчлөө. Тэг намайг бүр $50 сая нэхэж шүүгт өгсөн. Та өнөөдөр өөр надаас видео хүлээж хэрэггүй. Amber Heard ингээ мэдүүлгийн хавцад амар их ингээ цаг аваад Johnny-гийн өмгөөлөгчийн асуултыг ингээ дүүгүүлээд гэсэн үү? Булзааруулаад ингээ цутгаад байгаа. Жишээлбэл амар бүх юм дээр ингэж байгаа. Johnny-гийн өмгөөлөгч ингээл та өчтөр үсээ тайруулсан уу гэнгүүт өчтөр би үсээ багсгасан гэд. Ерөөсө тэр асуу яг ингээд та мөнгө хандуулсан уу гэхээр өөр үгээр хэлээ л дээ би амлсан гэл. Үсээ тайруулсан уу гэхээр би багсгасан гэл. Яг ингээд амар их цаг аваад тэгээ ер нь бол ингээд Johnny-гийн өмгөөлөгч Amber-аас 63 цаг мэдүүлэг авах. Эрэхтэй ер нь бол ингээд цаг ингээд яваалаа. Тэгээ цагийг ингээд өнгөрөөхгүй л ингээд цаг аваалгаа гэсэн. Ер нь тэр 63 цагийг яаж дуусгах уу? Дуусгах хугацаанд яаж ингээд асуултанд нь хариулахгүй байх уу? Түрүү 7 хоногт та мэдүүлэг өгөхдөө яг энэ үгийг ашигласан тийм үү гэд. Одоо тэр чинь ингээд хэлсэн бүх үгийг ингээд бичээд ингээд протокол хөтөлсөн байгаа шүү дээ. Тэгэнгүүт би тэгэж хэлснээ санахгүй байна гэд. Тэгэнгүүт ингээд за тэгвэл ингээд протокол руугаа ингээд эргээд орё. За энийг ингээд бүр хэвлж гаргаж ирээ. За та ингэж хэлсэн байна гэнгүүт тийм байна. Гэлбэр ингээд амар цаг аваад тэгснэ би тэгэж хэлэхдээ тийм утгаар хэлсэн гэл. Johnny-гийн өмгөөлөгч нь бүр ингээд гэл бүр ингээл одоо нөгөө яг ингээ аюу хэцүү нөгөөх нь ингээ түрүү 7 хоногт байжсэн хүнээсээ бүр шал өөр хүн болсон. За түрүү 7 хоногч бүр уйлаал гуншаал гэсэн чи одоо бүр ингээл гэж юм шиг бүр ингээл амар өөр хүн шиг ингээ царайлдах юм. Тэгэл бүр ёо толгой ирж дууслаа. Ийм асуудал ч ямар хэцүү юм бэ? Тэгтээ гайгүй хурдан дуусгах уу? Тэгэл хүлээж л. Үнэн ялаасаа Монгол ялнаа.
Миний зүгээс ингээ Amber Heard ингээ хамгаалмаар санагдаж байгаа хгүй бас яг ингээ эмхтэй хүний хувьд ингээ юу тулсныг жоохон мэдрээд байна. Одоо Johnny Depp бол ингээ харт юм хэрхний асуудалтай тийм үү. Тэгээ Amber Heard айгүйх ингээ войснод байхгүй намайг бити хайж авал да гуйжин төхөө намайг тэрвэрлэлтэй надтай ингээ ойрхон байлдаа энэ гэдэг айгүй тийм заяа ингээ амар тийм одоо clingy гэдэг штэ ингээ амар наалтах дуртай. Тэгээ ингээ айгүй их voice дээр ингээ явал да come back please come home гэртээ ирэлтэй гэл ингээ амар их гуйсан байхгүй. Тэгээд Johnny Depp энийг нь болохоор одоо амар контрол хийдэг. Тэгээд би ингээ энэ хэрүүлээс чи хол амаараа намайг ингээ хэрүүлээсээ хол болоод би жоох амармаар тэгсэн чи Amber Heard болохоор ингээл амар ингээл бүр ингээл ойрхон байх гал хойлоо ингээ салчлаа одоо split гэж хойлоо салчлаа бүр нийлэх хэвээр хойлоо ойрхон байх хэвээр гэл. Тэгээ Amber Heard энийгээ тайлбарлахдаа Johnny надаас цөөхөн минут салаад нэг ганц 2 цаг болол ингээ ороод ирэнгүүтлээ бүр их хай болцсон. Бүр их ингээд тэ согтцсон ингээд бүр юучгүй ингээд шалтаа бууцаа орж ирдэг гэ. Тэгээд би ингээд Johnny дахиж илүү их харсан бити хэрэглээсээ дахиж илүү амбаа энийгээ тайлбарлахдаа Johnny надаас цөөхөн минут салаад нэг ганц 2 цаг болол ингээ ороод ирэнгүүтлээ бүр их хай болцсон. Бүр их ингээд тэ согтцсон ингээд бүр юучгүй ингээд шалтаа бууцаа орж ирдэг гэ. Тэгээд би ингээд Johnny дахиж илүү их харсан бити хэрэглээсээ дахиж илүү бити уугаасаа гэж бодоод өөрөөсөө хол байлгахгүй тул надаас битгий олдож гэртээ буцаад ирээш надад ирээш надаас холдож болохгүй штэ чи ойрхон байх хэвээр гэж хэлдэг байсан гэж аахгүй тэгэхээр байсан гэдэг зөв юм шиг заяа Johnny ч ингэ бас тэгээ тэрүүгээр дайланд бол Johnny Depp бол архины асуудалтай архич харт юмч ингээл бүр ингээл тэрийг нь л ингээд нөгөө шүүх хурал дээр ингээл Johnny-гийн тэрийг нь л амар ингээл онцолж яриад байгаа штэ тэгээд Amber Heard ингээд их гаргасан зан характерууд нь Johnny-гийн тэр ингээ арх харт юмтай холбоотой байсан учраас тэднийг ингээ гаргаж ирж байгаа нь ингээ бас зөв юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ нэрээ ингээд 1-2 цаг алга болоо л ороод ирэнгүүтээ амар ууцсан байдаг те. Ингээ амар харт юмхаа татчих матцсан. Тэгээ тэр ингээ амар үнэн ч юм шиг заа. Ironically, she has a little difficulty crying, acting wise. So Amber ингээд дуудаж гаргаж ирсэн гэрчүүд нь ягаад Amber Heard-ийг дандаа доош нь хийгээд байгаа юм бэ? Йоо, ярен дондоо. Энэ ингээд Amber Heard-ийн юу коуч наахгүй жүжигийн одоо багш нь гэх юм уу ингээд гэрт нь ирээд ингээд одоо тэ нэг кино тоглож байгаа л тэрэнд нь ингээд санаа тавиад яах ихийг зааж өгдөг гэсэн чинь коучинг сешн хийх болгонд ингээд Amber дээр ингээд ирж уулзах болгонд дандаа уйлцсан байдаг гэсэн. Ер нь бол бүх одоо уулзалтын 90% нь ер нь уйлцсан байдаг гэсэн. Тэгээд ярен дундаа заяа. Гэхдээ ингээд жүжиглэлтэн дээр ингээ уйлж чаддгүй мөртлөөс амьдрал дээрээ уйлж байгаа болж байгаа гэж үгүй. Бүр хийнгүүтлээ. Гэхдээ ер нь зүгээр л тэ ингээд жүжигчд ер нь бас бүгдээр уйлж чаддаг биш уйлахад хэцүү л байдаг л та хурамчаар уйлахад хэцүү байдаг гэж үгэл заяо. Бүр ингээ багш нь хүртэл Amber-ыг бүр хийж идэг нас мэдлэх дундаа бүр ёо. Тэгэл Amber Heard айгүйх уйлцсан байдаг юм байна. Яалтчгүй гэрт нь асуудалгаа болохоор байж байгаа. Энэ Amber-ийн найз Raquel Pennington гэдэг эмэгтэй байхгүй юу? Johnny Amber хоёр энэ эмэгтэйг Penthouse-та ураад аль нэгэнд амьдарч болно гэж бүх төлхөөрөө өгсөн юм байна. Тэгсэн чинь гэртээ энэ хоёр ингээд Amber-тай энэ Raquel-ийн хоёр цуг хийж байгаа. Найзыгаа хатар дээр нь түнчсэн гинөө. Найз нь Amber бариад өгчлөө. Энэ Raquel гээд найз нь Ayo гээд бас нэг найз байгаа. Ер нь хид хидэн бас нэг залуу байгаа ингээд найзууд байдаг хгүй юу? Johnny найзууд ингээд явцдаа дургу болж эхэлсэн. Гэхдээ Raquel-ийг бол ингээ анх танилцаад ингээ гэртээ бүр ураад Penthouse-уудын нэгнийх нь бүх Penthouse-ийн түлхүүрийг өгөөд нэг Penthouse-тай амьдруулад тэгэнгүүтлээ бүр ингээд хамтдаа ууж иддэг те шоуддаг тийм л эс юм байна. Хамтдаа хар тамигддаг. Тэгээ энэ найз охиныгоо гэртээ байж хат энэ хоёроо маргалдаад найз охин түлхсэн чинь Amber ингээд нүрлүүн хацарлуу ингээ алхацсан юм уу зүгс. Starts crying. And you know, like I had never seen an adult man cry. Анхны өдрийн мэдүүлэг дээр ингээд Johnny миний нүдэн дээр уйлсан. Би аавыгаач манай эмээ уйлж яхад би аавыгаа уйлжахыг харж байгаагүй. Би эрэгтэй хүнийг баг уйлжахыг хизээж харж байгаагүй гэд. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг үгийг амар ашиглаж байгаа. Амар бол Johnny намайг эмэгтэй хүний хувьд би цохно гэж бодоогүй гэж мэгэл ингээд woman, man гэл энийг ашиглаж байхгүй. Айгүй их ингээд sexist энийг одоо гендерээр ялгуурлан гадуурхах гэх юм да. Тэр зүйлийг бүр маш их хийж байгаа. Эмэгтэй хүн зодуулах ёсгүй. Эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлүүлэгч байх боломжтой. Эрэгтэй хүн байх боломжгүй. Эрэгтэй хүн уйлах ёсгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодож болно. Тэ зодох одоо боломжтой. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг зодох боломжгүй энэ гэл ингээд амар сексист юм аа. Тэр байдал нь бүр айгүй ханзарагдлаа. Johnny яагаад уйлж болохгүй гэж эрэгтэй хүн уйлж олно сте. Тэрийг бүр ингээл амар чухалчилж яриад. За энэ хүн бол нөгөө Raquel гээд Amber-ийн найз нь штэ. Тэрний экс нөхөр нь.
Amber Heard, Johnny хоёр ингээд Raquel-гээ найзгаа манай дэрээ амьдраа. Манай Penthouse 1-р Penthouse амьдраа гэд түлхүүрээ өгсөн. Тэр Penthouse-ийн түлхүүр нь Penthouse 2-оос бусад бүх 5 Penthouse-ийн ингээд бүх өрөөнд нь орох боломжтой. Amber, Johnny хоёр болохоор Penthouse 3-таа амьдарч байсан. Тэгээ бүр гэрлүүн ингээд түлхүүртэд орох боломжтой. Тэгээ энэ Raquel нь болохоор одоо өөрийнхөө тухайн үеийн нөхрийг ингээд авчираад тэгээ энэ Penthouse-д амьдарч исэн юм байна. За амьдарч байгаа хугацаанд энэ ингээд хажуудлахын байранд байгаа шүү дээ. Amber Heard Johnny Depp-ийг гэртээ байхгүй байхад гэртээ нь шүү дээ. Тэгээ шөнийн цагаар хэдэн хүнийг авчирсан бэ гэсэн чинь би яг тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. 10 гэсэн чинь 10-аас дээш 20, 20-оос дээш бараг 30-аад хүнийг гэртээ авчирсан. За шөнийн цагаар нууц амраг нь хэн мэддэхгүй ингээд олон ч хүн жийж болно. Yes. Holy shit. Yes. Хүрэн гэртээ байхгүй байхад шөнийн цагаар ингээд 30-аас дээш хүн ингээд гэрээр орж гаргасан. За нууцаар. За тэгээ энэ Амбагийн найзынх нь X нөхөр нь бүр алаа эсөө энэ бичлэг ингээд олон нийтэд цацагдсан. Амба Johnny-г араар тавьсан. Тэгэхдээ Elon Musk болон Cara Delevingne гээд модель эмэгтэйтэй энэ гурав group sex хийсэн. Тэр нь ингээд энэ хүн ингээд хажуудынхын байранд байсан болохоор мэдээд тах шиг. За Amber Heard, Elon Musk, Cara Delevingne гурав яг нэг шүнийг хамт өнгөрөөснөө тэгсэн. Тэгэхээр гурван одоо нөгөө group sex хийсэн үү гэж ааха тэгсэн гэж. За энэ нэштэй Johnny-тай албан ёсоор гэрэлтэн байхдаа гэртээ James Franco ингээ авчирч байгаа хараа. Яа, James Franco-тэй энэ шөнө яг ингээд нэг шүнийг өнгөрүүлсэн. Тэгэхдээ mushroom, MDMA гэд хар тамхиудыг ингээ хэрэгэлсэн юм байлээ. За дараагийн видеон дээр Elon Musk-тэй яаж заваарсан талаар нь ярилцъя заяа. Whatever. Gentleman, it was Elon. I didn't recognize him until we started talking. Amber Heard ингээд нэг жилийн Met Gala-д 15 ч юм 16 оны Met Gala-д үргэлжсэн байл та. Тэгсэн чи тэрэн дээр Johnny-тэй зуг очих хэрэгтэй байсан чи Johnny Depp алга болсон. Тэгээд Amber Heard ганцаараа оролцсон. Johnny хүлээсээр байгаа, Johnny ирээгүй. Яг тэр Met Gala-гийн партийн дээр Elon Musk-тай танилцсан гинэ. Elon Musk ээжтэйгээ ирсэн байсан. Тэгээд тэрэн дээр ингээд анх танилцаад тэгээд тэрээс харилцаатай болоод чатлаад Johnny Depp-тэй албан ёсоор гэрэлсэн байхдаа Elon Musk-тай ингээд чадалдаг гэсэн. За Rocket Man гэд нэрийг ингээд хатгалцсан. Буучин хүн чиг. Тэгсэн нэг амар магтаж цагцсан. Чи айгу ухаантай залуу шүү гэснэ. Johnny-тэй гэрэлсэн байх хугацаанд Elon Musk-тай ингээл харилцаатай байсан. Тэгснэ гинт харилцааг тасалсан юм байл та. Тэгснэ нэг өдөр гинт Elon руу бичээд би маргааш ингээд салах өргөдлөө өгөх гэж байна. Тэгээд тэгснэ бүр амар тэнэг бичсэн. Би Johnny-тай гэрэлсэн байгаа нь чамтай харилцаагаа таслан шалтгаан биш. За Амбагийн хэлснээр бол тэр 15 оны 3 сард болсон үйл явдал нь ингэж болсон юм. Дүүн ингээд шат руу хараад зогсож исэн, нуруугаа ингээд амбаа руу харуулсан байсан. Johnny дундуур нь орж ирээд дүүг нь ингээд цохох гэжсэн чинь амбаа шууд Johnny-г нүүр рүү шанаацсан заяа. За энэ үйл явдлыг дүүн ярихдаа би ингээд шат руу нуруугаа харуулад ингээд хоёр давхарт ингээд зогсож исэн чинь Johnny шатаар дээшээ гарч ирээд тэгээд тэгхтээ ингээд миний мөрлөө ингээд одоо яг албаар юм мэддэхгүй ингээд ингэсэн юм байна л та ингээд мөрлөө нь ингээд цогсон юм уу эсвэл ингээд мөрлөө нь мөрлсөн юм уу тэг ингээд хүрсэн тэгсэн чинь амбаа тэрийг хараад шууд уурлаа чи миний дүүд хүрлээ гэд шууд Johnny ингээд шанаацсан гэж байна. За тэгсэн чинь болохоор Амбагийн дүүгийн найзынх нь ярьж байгаа шал өөр. Найз нь бол ингээд мэдүүлэг өгөөгүй ингээд энэ шүүх уралд оролцоогүй. Тэгтээ өөрөө ингээд цаасаар нэг мэдэгдэл гэдэг лөө declaration ингээ өгсөн. Өөрийнхөө зүгээс би зүгээр юм хуваалцмаар байна гэд. Дүүгийнхийг би дараа 2015 оны 3 сард болсон тэр гэртэн болсон үйл явдал дээр Johnny Depp-ийн бие хамгаалагч, Johnny Depp-ийн сувилагч Debbie Lloyd тэнгуүтлээ Amber-ийн дүү Johnny энэ 5 хүн л байсан байхгүй. Тэгсэн чинь болсон явдлыг болохоор Amber-ийн дүү Whitney сайн найз энэ Jennifer гэх эмэгтэйд ингээ найздаа л ярьсан байл хөөрхөн амтай ингээ одоо тэр ингээл гэртэн ингээл юм зодоонуудыг болж явах найздаа л хуваалцмаар санагдсан байл та. Тэгэл найздаа хэлэхдээ шал өөрөөр хэлсэн. За одоо яг энэ мэдүүлэг өгч байгаас шал өөрөөр хэлсэн. 2015 оны 3 сард болсон үйл явдлыг найздаа хэлэхдээ өчтөр ингээд амбаа одоо манай эгч нөхрөөгөө Johnny-г зодох гээд харан би бүр дундуур нь орж салглаа. Тэгээ амар хэцүү байна. Ингээд манай эгч бүр яг ингээд Johnny-г алах гадах шиг байна гэж бүр хэлсэн зав найздаа. Тэгснэ ингээд бас дахиад тэрэн дээр нэмж ярихдаа манай эгч ингээд Johnny-гийн хурууг тасалчлаа гэж ярьсан зав. Яг энэ найзынх нь энэ бичиж явуулсан энэ цаасан мэдээлэл нь шүүх хуралд нотлох байнтаар орж байгаагүй гэсэн мэдэхгүй байна. Амбагийн дүү Whitney-гийн найз Jennifer Howell гэдэг энэ эмэгтэй бас өөрийнхөө тэр мэдээлэл хийхдээ ингээд
Johnny биш Амба Elon Musk-тай энэ 90 бэлгийн ис ингээд одоо ашиглах үгүүдээр ингээд нэг шүүхийн ингээд шүүхтэлцэж байгаа нэг асуудалтай байгаа гомдол мэдүүлсэн байгаа гэсэн юм ярьсан гинэ. Тэгтээ тэр нь яг ямар одоо тэр чинь ингээд нууцлж байгаа юм байна л да. Тэгэхээр тэрийг олон нийтэд илгээж болохгүй. Тим ярьснаа энэ дээр нэмж би мэдүүлэг өгөхгүй юу ч ярих уу хэний ч тал байхгүй гэд ингээд бүр алга болсон гинэ. Тэгэхээр Амбагийн тэр охиных нь 90 бэлгийн эс нь Elon Musk байх боломжтой. Тэгээд яг анх ингээд нөгөө үерхэж байхдаа эсмэсээ ингээд хадгалуулаад ашиглуулна гэж ирснээр сүүл рүүгээ болсон ч юм уу те санаагаа өөрчлөөд тэрэн дээрээ шүүхтэлтэй байгаа ч юм уу. Тэгэхгүй тэр охин нь болохоор 21 оны 4 сард бүр айл Johnny өөр хүнээс нэг 2 хүүхэдтэй болсон баг гарч ирсэн штэ. Тэгэхээр бас сонирхолтой л юм. За үргэлжлүүлээ Twitter analyst гэдэг Twitter-ийн ийм шинжилдэг хүн байдаг гинэ. Ron Schnell гэдэг энэ хүний уг нь Амбагийн зүгээс ингээд мэдүүлэг өгөхийн тулд гэрчээр ингээд гаргаж ирсэн байхгүй. Тэгээ энэ хүнийг гаргаж ирсэн шалтгаан нь одоо Twitter дээр ингээд Amber Heard-ийн нэрийг ингээд айгу будаа олгосон Амбаг ингээд баг Амбагийн нэр хүнийг будаа олохын тулд Johnny-гийн одоо дагагч нар ч юм уу те фэнүүд нь ингээд юм хийсэн гэж өөртөө хамгаалах гэж гаргаж ирсэн. Тэгсэн чинь энэ хүн яг ингээл дундыг баримтлал яг үнийг л хэлсэн заяа. Тэгснэ Twitter дээр ингээд Justice for Johnny Depp. Ер нь бол Johnny Depp-ийн талаар 4 ийм хаштаг байгаа. Тэрний хамгийн их 800 мянган хаштаг хэрэглэгдсэн тийм хаштаг болохоор Justice for Johnny Depp гэж Johnny Depp шудраг ясыг авчир гэдэг тийм хаштаг гэсэн. Тэгээ энэ хүн болохоор одоо барыг Johnny-г өмгөөлөгчд энэ хүнээс мэдүүлэг авах та. Johnny Depp-д шудраг ёсыг авчираа гэдэг нь Амбагийн нэр хүндэд буруугаар халдаж байгаа юу? Үгүй эцтэй. Энэ хаштаг тэгээд бүр ямар ч ингээд бүр өмнөөс бүр 2013 оноос хойш ингээд ашиглагдаж байгаа хаштаг юм байл л да. Тэгэхээр одоо нөгөө Англид болсон шүүх хурал одоо энэ Америкт Виржиниад болж байгаа шүүх хурал хоёртой нэг холбоогүй. Энээс өмнө л хүмүүс ингээд анзаарчаал Johnny Depp яг яагаад байгаа юм бэ? Шудраг ёсыг авчираач юу болоод байгаа юм бэ гэл ингээл санаа зовж эхэлж лээсэн юм байна. Тэгэхээр яг энэ шүүх хурал дээр Amber Heard-ийг ингээд нэр хүндэнд нь халдаад энэ хүнийг муугаар харагдуулах гэж тэгээд байгаа биш үү? Угаасаа л Amber Heard өмнө нь энийг хийсэн чи одоо тэр шүүх хурал болсон ч болоогүй ч хүмүүс Amber Heard дурггүй байсан юм шүү гэдгийг ингээд ер нь харуулж юм л та. Одоо ингээд Amber Heard-ийн араар тавьсан явдал уг нь бол энэ шүүх хурал нэг хамаагүй Johnny Depp-ийн нэр хүндэд халтсан тэр 2018 оны 12 сард нийтлсэн сэтгүүлд хийсэн ярилцлага нь Johnny Depp-ийг муулсан олон нийтэд хүн хүчрхэлдэг гэж ярьсан тэр яриа нь худлаа байсан тэр тийм биш гэдгээ л батлах гээд байгаа шүү дээ. Johnny Depp яагаад Амбагийн эсрэг гомдол гаргаж шүүхэд дуудсан бэ гэдгээ бүгдээ дахиад нэг саний. Amber Heard 2018 оны 12 сард нэг Washington Post гэж сэтгүүлд ярилцлага өгсөн. Тэрэн дээрээ би бол ингээд гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогч юм аа. Ялангуяа 2 жилийн өмнөөс гэсэн заяа. 2018 оноос 2 жилийн асууж 2016 он байгаас тэ. Тэгээд яг Johnny-тэй гэр бүлийн бэлт дотор байхдаа би хүчирхийлүүлдэг байсан гэсэн шууд бус утгаар ингэ хэлчихэж байгаа хгүй. Гэхдээ энэ сэтгүүл дээрээ ингээд Johnny-гийн нэрийг дурдаагүй. Гэхдээ өөрийгөө би бол ингээд одоо хохирогч би бүр гэр бүлийн маш том хүчирхийллийн одоо аврах тэрнээс гарч ирж те ингээ аврагдсан хүн байна. Би бол MeToo хөдөлгөөний бараг те MeToo хөдөлгөөний нүүр царай болох хэвээр хүн энэ гэд. Тэгээ энэ ингээ яриан Johnny Depp ингээ шууд бусаар хилээд байгаа зү те ингээ Johnny Depp-тэй л гэр бүлдээсэн тэр зүйл хүчрхийл байсан гэж хилээд байгаа юм шиг ингээ олон нийтэд харагдуулсан байхгүй. Тэгээд энэс хойш Johnny Depp бүх кинонуудын роолуудыг алдаж эхэлсэн. За энэ Ellen Barkin гэдэг энэ эмэгтэй 1994 онд нэг Johnny Depp-тэй одоо Friends with Benefits харилцаатай байсан. За энийг монголоор дотны харилцаа гэх юм да тий. 3-6 сарын орны дотны харилцаатай байсан. Тэнгүүд л энэ нэмэгтэй Johnny-гийн эсрэг мэдүүлэг өгсөн. Бараг нөгөө Англид болсон шүүх хуралд ирчихсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр Johnny Depp ингээд над руу амар ууралдаг гэсэн, харааж зүгтдэг гэсэн. Над руу виноны шил шийдсэн. Олон хүмүүс ингээ хотел өрөөнд ээж явахт над руу виноны шил шийдсэн. Бүр 1994 онд болсон явдал заяа. Мэдвгүй энэ хүн тэгэл Johnny Depp өөрийг ингээд ашигласан юм шиг мэдрэмж өгсөн болохоор дург байсан юм болов. Тэгээ Johnny-гийн өмнөх бас нэг talent manager илүү тэр эмэгтэй Johnny намайг харахтаа биш ингээ халахтаа ажлаас халахтаа юу гэлээ бич мич гэдээ дуудсан гэдэг чилээ. Яг хөтэй бас ингээл бас л асуудалтай ууртай л хүн байсан юм шиг санагдчих. Шүүх хурал төр хугацаанд ингээд завсралж ийн гинэ өч өдрийн байдлаар тэгээд
Amber-ийн зүгээс гаргаж ирсэн гэрчнэр нь бас ингээл за Amber дээр ямар шах сөрөг хараагүй. Тэгтээ ингээд тэгдэгсэн ингээл юм яриалэн л тэг ингээд яриа амар их тэг ингээд яг баталгаа айгу баг. Тэгээд 911 дуудсан тэр үед нэрсэн цагтааг ингээл айгуух дуудаж байна. Тэгээ Amber-ийн өмгөөлөгч нь баг ингээд тэр цагтааг ажиллаа хийгээгүй юм шиг л баг ингээд хандчихлаа. Тэгээ цагдаа нар бол ингээд тэр чинь ингээд насаараа тренинг хийсэнтэй ингээд мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ. Хэрвээ нэг айлд орж ирээд тэнд яг ингээ юм хагарсан тий хүн цохиулсан энэ тэнд цуснууж байна уу тэр хүмүүс чинь мэрэгжлийнхаа дагуу ингээд чадвар байгаа шүү дээ. Тэрийг ингээ харчин тийм үү гэсэн чинь ерөөсөө тийм байгаагүй нь бараг тэр цагдааны буруу юм шиг л ингээд нэг сонио. Тэнгүүтлээ бас Amber Heard ч өөрийнхөө өмнөх хуульч нарыг бүр ингээ бариад өгсөн шүү дээ. Миний зургийг миний зөвшөөрлөхгүй people сэтгүүлд ингээд нийтлүүлсэн. Миний цохиулсан байсан зургийг гэж өөрөө нийтлүүлсэн юм хүртэл Twitter дээр нэг юм ховч яваад байна. Гэхдээ тэрийг тавьсан аккаунт нь бүр ингээ репортлуулаа устгагдчихж энэ бол яг баталгаатай үнэн үгүй мэдэхгүй байна. Гэхдээ Amber Heard нэг өмгөөллийн компаниар үйлчлүүлээд тэгээд тэрэндээ яг Johnny-гоос салахтаа 2016 оны 5 сарын 27-нд салахтаа Johnny-гоос эднэрийг өмгөөллийн компаниар дамжуулж нэхэмжилсэн байна. За тэгэнгүүтлээ Johnny Depp-ийн 6 Penthouse 1 3 5. За тэр 3 байрны mortgage-ийн одоо ипотекийн зээлийн бүгдийг төлсөн байх. Тэнгүүтлээ Amber Heard-ийг насан туршид нь сар $50,000 тэтгэх. Одоо Amber-ийн унжаага Johnny-г эзэмшил байгаа Range Rover-ыг Amber-ийн нэрээр шилжүүлэх. За тэгээд тэр өмгөөллийн компанийн $100,000. За тэгээд forensic яасан ч гэнэ тэр нэг юмны $50,000. Энэ бүх мөнгийг нийлүүлээд Amber-т өгөхгүй байх юм бол өөрийг нь гэр бүл хүчирхийлэгч гэж олон нийтэд зарлнаа. Яг өмнөнийг гарганаа энэ гэд тэгж сүрдүүлсэн юм байна. Тэгээ Johnny энийг мэдээж хүлээн зөвшөөрөөгүй. Энэ үний юм худлаа мэдгүй юм яваад байна. Сайн уу? Надад өнөөдөр ярих юм алгаа. Jason Momoa мэдүүлэг өгөөгүй. Тэр чинь худлаа байсан. Зүгээр видео эвлүүлээд тавьсан юм шиг л. Jason Momoa ч ямар ч хамаагүй юм чи. Гэр бүлийн амьдралтай. Яг өдрийг ярих уу? Надад бүр үнэхээр ярих юм алгаа. Ярих юм байхгүй талаар ярих уу? Яг уу. Би өнөөдөр Japchae гэдэг солонгос нэг хоол шиг юм хийсэн. Яа, юу ч ярихгүй байхаар хэдэн хүн үзтээ харъя. That's bye. Johnny Amber бал сартаа явсан чинь нэг Johnny-г нэг амар тохиолцсон юм шиг зураг хийсэн да. Тэр зургийг гаргаж ирээд энэ дээр яг Johnny Depp ингээд яасан байна гэдгсэн чинь би зургийг харуулъя. Амба энэ зурган дээр Johnny Depp өөрийнхөө нүрийг фотошопдсон гэж хэлсэн шүү дээ. Бүр амар. Энэ бал сарын үеэр харин ч Johnny намайг зодсон. Тэгээд өөрийнхөө нүрийг ол энэ зурган дээр ялтчихгүй фотошопдсон байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэг мэдхгүй юу ч болтох бэ. Амба ч бүр Johnny suck my dick mic гэсэн шүү. Бүр миний эргэтний хөөх мөх гэж бүр voice дээр за. Тэгэхээр яг өөрийнх нь амар үг хэлж байгаа voice-ууд нь deleted гэдэм би бүрөөсөө ойлгохгүй байна. Тэг хүмүүс болохоор чи ингээл амар амбаг ингээл буруу шагаал ингээл нэг талыг ямар амар баримталтгийн гэж үгнэ. Ялтчгүй нэг талдаа л амар их нотлохоо баримт их байна л та. Шүүх хурал юун дээр суурилж шийдвэр гаргадаг гэхэлэр нотлох баримт дээр нэг тал дээр л нотлох баримт их байгаад байгаа байхгүй юу? Тэгтээ штэ манайхан би үнийг л хэлье. Би бол амбагийн шүүх хуралд ялна гэж бодож байна. Эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байх нь илүү илбэг гэдэг дэлхийд. Тэгээд дээрэс нь энэ шүүх хурлын яг зорилго нь гэвэл Johnny Depp-ийн нэр хүндэд халтсан нь. Нэр хүндэд одоо халтсан гэсэн энэ defamation гэдэг энэ хэргийг ингээд шүүх амар хэцүү байхгүй яг энэний ингээд энэ бол амар хэцүү гинт хэргийн төрөл заяа яг ингээд аль талыг нь зөв буруу гэж гаргаж ирэх нь амар хэцүү. Тэгээд одоо яг ямар баталгаа нотлохоор энийг ингээд шийдэх юм бүү мэд. Миний хувьд бол амбаа ялтчгүй тэгэл өөрийгөө дотроо бараг тэгээд хүч хэрүүлсэн гэж бодож байгаа бол тэгэл яг тэрэндээ итгэж байгаа бол тэгэл тэрийгээ ярьсан бол тэгэл үнэл юм байлгүй тий. Нотлохоо байхгүй ч гэсэн. Тэгэл одоо free speech гэл нөгөө чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлэх гэлвч болтон битгүй амбаа ялах бах уу. While he held her hand tightly. In another clip, Depp was seen pulling out a За гэртээ орж ирэл гараа угаал шууд ring light-ийнхаа өмнө суудаг шин. Camille Vasquez гэдэг нэмэгтэй болохоор 38 настай. Тэгээд хуульч
University of Southern California гэх сургуульд төгссөн. Тэгээд хүнтэй суугаагүй найз залуутай байна л да. Одоогоор Английн иргэн. Тэгээд нэг үл хөдлөх хөрөнгө 100 тийм залуутай үргэлт юм байна. За тэгээд аюу олон хүмүүс ингээд хин одоо бүр ингээ хиний Жоннигийн ингээ чихнэх рүү юм шимж минэл инээж Жонниг амар инээлгэж инээлгээл энэ хоёр ч ингээ бүр энэ анхны видеонд бүр гарын барьж байгаа чихэнд юм шимнээд байгаа сте. Ингэж байгаа шалтгаан нь болохоор ер нь Amber-ийн уурыг хүрэх гээд одоо амар ч амар ингээд Жонниг л ингээл амар фокуслжсэн шүү дээ. Amber-ийн уурыг хүрэх гээд тэгжиж магтгүй. Хуульчгүй өөрийнхөө үйлшүүлэгчтэй ингээд хайр дурлалын асуудал үүсэх нь бол маш профешнл биш. Тэг энийг бол өөрөө мэдж байгаа л. Шүүх хурлын тахмын гадаа бахан папараццинууд байгаа штэ. Тэд нар ингээ тэднээс нэг залуу асуусан байхгүй юу Камилаас та Жонни Депптэй үргэлж байгаа мó дейт хийж байгаа мó гэсэн чинь инээгээд өнгөрсөн. Тэг яг одоо юу гэдгэлээ одоо олон нийтийн ингээд нүдэнд бол ингээд жоохон юу үсгэж байгаа нь тодорхойлно л да. Ингээд нэг сонирхлын төрүүлж байгаа нь. Гэхдээ хэрэг Камила өөрөө Жоннитой үерх юм бол өөрийнх нь карьерт нь нэгч ойлгохтой сайн биш л дээ. Ийм асуудалтай хүний ингээд хуульчийн өмгөөлөгчийн хийжсэн үйлчлүүлэгчийнхаа ингээд найз өхөн болох юм бол тэгэхээр үгүй ах уу угаасаа ухаантай эмэгтэй. Энэ хоёрын хооронд бол ямар ч угаасаа харилцаа байхгүй гэж ойр дотны хүмүүс нь хэлсэн байлээ. Гэхдээ ирээдүйд юу болохыг таашгүй л дээ. Жорж Клуни чи ингээд нилээн хойно 40 гарсан Амал Клунитэй суусан штэ. Тэгээ хөрхөн хүүхэдтэй болсон. Хүний эрхийн хуульчихгүй юу. Тэгээд хуульч хүнтэй суучулаас гоё л. Ер нь бол сайхан амьдрнаа л гэсэн үг. За ингээд Жонни Амба хоёрын шүүх хурал маргааш үргэлжлэнэ. Тэгэхээр өнөөдөр бүгд өөр юм ярив. Өчигдөр над руу нэг хүн энэ талаар мэдээлэл оруулаач. Гоё юм ингээд судлууллаа. За Англид бас дахиад нэг нэр хүндэд халтсан хэрэгээр айгүй том шүүх хурал сая 7 хоног болоод дууссан. Гэхдээ хариу нь гараагүй байгаа юм шиг байна. Английн айгүй том хоёр нэртэй хөл бөмбөгчний эхнэрүүд хоорондоо алалцж байна. За эмэгтэйг нь болохоор нэг талынхаа эмэгтэйг нь Colleen Rooney, нөгөөх нь Rebecca Vardy гэдэг энэ хоёр эмэгтэй байгаа хгүй. За энэ хоёр ингээ нөхрийнхөө одоо хөл бөмбөгөөрөө дамжуулаад ингээ танилцсан байл да энэ хоёр ихнэр. Тэгсэн чинь Colleen Rooney болохоор айгүй тийм private хувийн хүн гинэ одоо юмаа олон нийтэд шеэрлэх дурггүй, Instagram нь хүртэл private юм байл та. Тэгсэн чинь private account дээрээ story дээр шеэрлжсэн юм нөгөө нэг хөл бөмбөгчнийх нь ихнэр нь Английн Sun гэж сэтгүүлд зараад исэн мэдээллийн. Тэгээд зарж ирсний бүр мэдсэн арга нь амар инээдтэй заяа. Тэгээ одоо ингэ шүүхтэлцэж байгаа юм байна. Colleen Rooney-гийн нөхрийг болохоор Wayne Rooney гэдэг юм л та. Leicester City-д тоглолтын юм шиг тийм хөлбөмбөгч. Нөгөөх нь болохоор бас ямар ч юмтай нэг хөлбөмбөгийн багийн Jamie Vardy гэдэг хөлбөмбөгч байт юм л та. За энэ хоёрын ингэ ихнэрүүд нь тэгж байгаа. Тэгсэн чинь нэгийг Colleen Rooney, Rebecca Vardy яаж өөрийнх нь сториг share одоо Sun гэдэг нөгөө нэг ядаргаатай англи сэтгүүлээ шүү дээ. Одоо Johnny Depp тэр сэтгүүлийг шүүхт өгсөн шүү дээ. Тэр сэтгүүл рүү хувийн мэдээллийн шеэрлэдсэн яаж мэдсэн бэ гэхээр өөрийнхөө сторинуудыг ингээд яг миний дагагчнараас л энэ шеэрлэж байгааг мэдээд за хин байж болох гэж тонготлоо. Бүх одоо өөрийнхөө хийж байгаа сториг өөрийнх нь дагагчнараас ингээд блоклоод тэгээ зөвхөн тэр эмэгтэй үзэхээр ингээд тавьсан гинэ. Тэгсэн чинь тэр сторинууд нь дахиад нөгөө Sun гэж сэтгүүл шеэрлэхтэйсэн гинэ хуваалцахтэйсэн. Тэгсэн чинь яг Rebecca Vardy мөн байна гэж мэдсэн заяа. Тэгээ шүүхт өгсөн за. Яа брээр хөөхтөд шиг хийх юм аа. Тэгээд одоо private account-тай хүн бол ингээ өөрийнх нь story хэрэг ингээ олон нийтийн шар мэдээгээр гарах юм бол тэрийг нь хуваалцсан үнийг шүүхтэж болдго юм шүү дээ. Тэгээд хамгийн амар нь шүү дээ. Энэ ингээд нэр хүндэд халтсан гэсэн энэ гомдол нь шүү дээ. Бүр дэд шүүх хүртэл явцсан зэ. Английн бүр Supreme Court хүртэл ингээд тулгаад явцсан. Одоо шийдвэр гарах дутуу байгаа. Бүр ёо нэр хүндэд хална гэдэг чинь ямар амар. Айгу энийг батлахад хэцүү гэж би өчтөр хэлчихсэн шүү дээ. Миний авокадо гараад ирлээ. Энийг батлахад аюу хэцүү гэжсэн шүү дээ. Гэхдээ бас ингээд яг эцсийн тултал явсаар яж байгаа л ингээд баталж болтгол юм шиг байна. Тэгээ хүний private account-тай хийсэн сториг өөр хүмүүст ч юм уу шар мэдээ сэтгүүлд ингээд одоо зарах чинь бас амар том гэмт хэрэг юм биш үү? Тэгээ хамгийн амар нь энэ хоёр тал нь шүү дээ. Colleen, энэ Rebecca хоёр чинь шүүхийн зардлага хоёр талаасаа сая паунд гаргаж байгаа за. Тэгээд ялсан тал нь ялагдсан талаасаа 300,000 паунд авна. За би өмнөх сторийн рилдер буруу ярьчихжээ. Jamie Vardy чинь Leicester City-г хөлбөмбөгийн багтсан шүү дээ. 2012 оноос одоо 21 он болтол ингээд тоглосон юм байна. Хин Wayne Rooney болохоор
Everton тоглож исэн. Тэгээд Manchester City-д тоглож исэн юм байна. Ингээ хоёр хөлбөмбөгийн багт байсан юм биш үү. Гэтэ одоо бол нөгөө юу яцаа зодог тайлцсан гэдэг л одоо тэгээ өөрөө тасгалжуулагч энэ төр хийж байгаа юм уу да яаж байгаа юм бол тэрийг сайн мэдэхгүй байна. Их юм болохоор манай энэ Jamie Vardy болохоор тоглосоор л байгаа юм байна. Юм шиг байна. Би нэрээ Everton-ы хөлбөмбөгийн талбайд юу зөөгч идэх гэсэн шүү. Тэднийх нөгөө Chang гэдэг тийм Таиланд пив нөгөө спортлуулдаг гэхгүй спонсорлуулдаг тэрийг зардаг байлаа. За бай. Өнөөдөр дараагийн видеон дээр бас дэлгэрэнгүй яри. Colin Rooney-гийн сторийн дээр орсон гэхдээ ингээд хувийн мэдээлэл нь шүү дээ. Одоо юуны сэтгүүлээр гарах ёсгүй байсан, олон нийтэд хүрэх ёсгүй байсан тэр мэдээллүүд нөгөө ихлээр $20 сая үнэлэгдэх байшин нь усан давцсан, үерс давцсан гэдэг мэдээлэл заяа. Ингэлдгээ манай гэр үерс давчлаа энэ гэл стори хийсэн чи нөгөөдг нь амар дэлхийн нийтээр тарахтаа. Тэгснэ нөгөөдг нь болохоор Dancing with the Stars энэ гэдэг нөгөө отто бүжиглий гэдэг шиг тийм шоунд орох санал мандал авсан талаараа ярьсан юм уу яасан. Тэгсэн чи тэрний ингээ олон нийт чирлэгдэх нь ер тиймэрхүү мэдээлэлүүд л хийсэн юм. Defamation чи ингээ дотроо хоёр төрлөө гэхгүй. Нэг нь бол ингээ амаараа ярьсан, нэг нь бол ингээ бичгээр ингээ одоо тэр хүнийг муулж бичсэн ч юм уу тий. Тэгээд libel гэдэг нь болохоор яг бичгээр юм билээ. Slander гэдэг нь болохоор зүгээр тэр хүнийг ингээд видеонд ирч юм эсвэл ингээ амаараа муулсан, нөгөө хүнийг гутаанд оромжилсан. Тэг ингээ хоёр төрөл хэдэг. За нэг тиймэрхүү л энэ да. Хай сайн уу. За өнөөдөр шүүх хурлыг одоо болж байгаа хгүй юу? Тэгээ 15 минут тусралтсан байна. Би одоо YouTube-ээр шүүх хурлаас сонсонгоо стрим хийж байгаа. Тэгээд миний YouTube-ыг дагаарай. Би bio дээр YouTube channel-а тавьсан баа. Хай манхаа. За энэ аппаратыг битгий дуугараа. Миний шүд жоохон орсгоо. Тэгээд би аппарат хэлэх таахгүй. Юу? Өчтөр шүүх хурал болсон. 21 хоног дээр лөө. Юу болсон бэ гэхээр Amber Heard-ийн зүгээс одоо 8 цаг үлдчихэхгүй юу? Өөртөө өмгөөлөх. Тэгээд 8 цаг дотроо ер нь бол салбар бүрийн экспертуудыг ингээд өөртөө оролцуулж байгаа. За өчигдөр эхний орж ирсэн эксперт нь болохоор нь штэ. Эмч заяа. Duke University жилүү тэнд багшлалтын эмч байгаа нэг юм эмч хүн байгаа. Гэтэ тэр хүн юг нотлох гэж үзсэн бэ гэхээр Johnny Depp-ийн нөгөө Австралид болсон хурууга таслуулсан үйл явдлыг энэ яг ингээд тэ хагарсан шилнээс болсон шидүүлсэн шилнээс гарч ирсэн тийм нөгөө юу injury гэдэг штэ тийм осол мөн үү тийм одоо гэмтэл мөн үү гэдгийг батлах гэж хичээсэн. Гэхдээ тэр хүнийг Johnny-гийн өмгөөлөгч нар бас нөгөө талаас айн будаа олгоч. За энэ хүн болохоор нөгөө эмчилчин баггүй юу? Amber өмгөөлөгч нар шилээ талахгүй. Amber өмгөөлөгч нар энэ хүнээс ингээ асуулт асуухтаа энэ яг хагарсан шилнээс одоо үүдэлтэй тийм гэмтэл мөн үү гэж асуусан чинь энэ хүн ер нь бол тэр хурууны гэмтэлтэр мистас хийгээгүй, тэрийг шинжилээгүй, тэр үед байгаагүй хүн байхгүй ерөөсөн Австралид байгаагүй, Америк иргэн Австралид ерөөсөө тэр үйл явдлыг үерч байгаагүй. Зүгээр энэ хүн нотлох баримтуудыг хараад энэ хүний medical record гэдэг нь штэ эмчийн ингээ зүгээр дүн шинжилгээ ингээ харснаа тэрэн дээр өөрөө 3 дахь өнцгөөс дүгнэлт хийж байгаа хүн заяа. Тэгснэ энэ бол ингээд шил шидснээс болсон тийм юу бишээ гимтэл биш. Ингээ хуруу нь бол ингээд нөгөө одоо Johnny ингэж байгаа штэ би ингээд юмн дээр ингээд унжуулаад гараа тавьсан байсан чи яг шил ингээ ирсэн гэж байгаа штэ. Тэгсэн чи харин энэ хүн болохоор энэ хуруу ингээд гар нь ингээд тэгшхэн байсан. Тэр үед одоо өөрийгөө ингээд те нэг юмд хавчсан ч юм уу ингээд зулгаалгасан тийм гар байна гэдэг ч байгаа байхгүй. За энэ хүн ингээд зүгээр нотлох баримтуудыг харж агаад дүн шинжилгээ хийгээд өөрийнхөө одоо эксперт opinion гэдэг нь штэ өөрийнхөө зүгээр мэргэжлийн чадвар дээрээ суурлаад тэгээд Johnny-гийн хурууг бол ингээд архины шилэлээр шидүүлж таслагдаагүй харин хавчигж таслагдсан юм шиг байна гэж хэлж байгаа. Тэгсэн чинь одоо cross examination хийгдээд Johnny-гийн өмгөөлөгч нь энэ хүнээс асуулт асуун тийм үү амбагийн гэрчээс. Тэгсэн чинь Johnny-гийн өмгөөлөгч нь одоо нөгөө эмэгтэй өмгөөлөгч нь гарч ирснэ. Та ер нь бол яг тэр нөгөө нэг юу архины шил шидүүлсэн газар байсан яг гэрчийн мэдүүлгийг сонсноо. Тэнд Johnny-гийн бие хамгаалагч нь байсан штэ. Тэр хүний мэдүүлгийг та сонсноо. Дээрэс нь тэр үед энэ бие хамгаалагч нь авсан зургуудыг та харсноо гэсэн чинь энэ хүн хараагүй заяа. Амбагийн өмгөөлөгч нар энэ хүнд тэр мэдээллүүдийг ерөөсөө хуваалцаагүй юм байна. Тэгээ анхандаа айгүй нөгөө defensive ингээл амар уг нь тэгсэн байхгүй ингэсэн байхгүй гэж ярьж ирснаа сүүл рүүгээ би энэ зураг мурыг хараагүй байна уу? Энэ нотлох харимтаа гэж би мэдээгүй юм байна гэж авт юм да. Тэгсэн чинь ингээ энэ видеоны коммент хэсгийг уншсан чинь
За Америкт дэжтэй ингээд шүүх хурал дээр зүгээр юм экспертуудыг ингээд бүр бараг шүүхтэй ингээд холбоотой заяа. Экспертууд ингээд зүгээр үнэ ингээд тавьсан ингээд байж идэг гинэ. Ямар нэг сэтгэл мэдрэлийн өвчин дээр одоо тийм ямар нэг мэрэгжлийн хүний одоо comment, opinion тэр хүний ингээд бодол, дүн шинжилгээ хэрэгтэй байгаа бол намайг хүсэлж олно гэдэг иймэрхүү хүмүүс байдаг гинэ. Тэгээ энэ хүнийг болохоор шууд Жоннигийн ингээ өмгөөлөгч нь асууж байгаа хгүй. Та энэ шүүх хурлын танхимд өнөөдөр суухын тулд цагийн $1000 цалин авч байгаа тийм үү? Та өнөөдөр нийтдээ $5000 цалин авч байгаа тийм үү? Та бүр зүгээр энд суугаад одоо зүгээр те ямар нэг ингээд тэр цаасан одоо өөрт нь өгөгдсөн тэр мэдээллийг шинжилснээр л та ингээ ийм мөнгө авч байгаа зү. Энэ гэмт хэрэг тантай ямар ч холбоогүй та Австралид байгаагүй штэ гэсэн чинь энэ хүн тийм гэсэн заа. Тэгээд дараа бас нэг өвөг оруулж ирсэн сэтгэл. That one when you were comparing his processing speed. Do I have to answer that question, Your Honor? You have to answer questions. Yes, sir. Ёо энэ аппарат намайг бүр ярихад амар хэцүү байна. Тэгтээ ингээд 7 хоногийн дараа гайг болчих. За энэ хүн биш үү те. Бас яг адилхан ингээд 3 дахь өнцгөөс ингээд гарч ирсэн эксперт, psychiatrist сэтгэл зүйч хүн баггүй. Тэгснэ энэ хүнээр Johnny Depp-ийг шинжлүүлж болох одоо нөгөө нэг Curry гэдэг юм чийсэн шүү дээ. Тэр сэтгэл зүйчээр Amber-ыг бол шинжлүүлж болж исэн. Амber зөвшөөрсөн байхгүй. Johnny одоо энэ хүнээр Johnny-г ингээд сэтгэл зүйн шинжлүүлэх гэсэн чинь Johnny-г өмгөөлөгч нар зөвшөөрөг байхгүй. Тэгсэн чинь энэ хүн ингээд яг мэдүүлэг өгж жоох ингээд бараг 2-3 цагийн хугацаанд амар харгас юм амар юугүй ингээд бүр бараг хэрэлдээд байгаа юм шиг тийм байдлаар мэдүүлэг өгсөн. За бүр гэрчин ингээд мэдүүлэг бүр амар сонирхолтой. За энэ ингээд гэрчин зам байдал нь бол тийм байсан. Айгүй харгас хүнтэй хэрэлдээд байгаа юм шиг. Ерөөсөө одоо Johnny-гийн өмгөөлөгчийн асуусан асуултанд хариулахгүй шал өөр юм яриад л ингээл ер нь сэтгэл зүйн салбар гэдэг чинь ийм байдаг байхгүй юу? Гэр бүлийн хүчирхийлэл дотор одоо тий эхнэр нөхөр хоёр ч юм аль нэг нь бие биенийгаа хүчирхийлнэ одоо энэ харилцаан дунд байгаа аль нэг нь бие биенийгаа хүчирхийлнэ гэдэг чинь ийм юмас гарч ирдэг байхгүй юу? Гэснэ Johnny ерөөсөө ингээд ямар ч тийм тест хийгээгүй Johnny ерөөсөө онцлоогүй шүү дээ. Тэгснэ Johnny зүгээр харахад наа чи нарциссист хүн байгаа байхгүй юу гэдгсэн чинь та яаж мэдж байгаа юм гэж байгаа байхгүй юу? Johnny-гийн өмгөөлөгч нар тэгсэн чинь би Johnny-гийн талаар айгүй их ингээд юу ütсэн интервьюнууд айгүй их нөгөө телевизийн нэвтрүүлгүүд ütсэн. Johnny ер нь бол ямар занг төлөвтэй характертай хүн гэдэг би харцсан гэж тэгж аахгүй. Тэгсэн чинь ингээд тэрнээс хүнийг ингээд шинжлэх боломжгүй шүү дээ гэсэн чинь өөрөө ингээд цаасаар ингээд мэдүүлэг өгөхдөө Johnny-гийн Карибын нэгсийн дэрэмжтэрийг кино үзчихсэн за. Та ингээд киноны дүрнээс болоод хүнийг шинжлэх. За энэ сэтгэл зүйч тэгээ Johnny Depp болохоор айгүй тийм хурдан ингээд нэг юм зан төлөвтэй. Ер нь бол ингээд тийм биш. Тийм хүмүүс чинь бараг гэр бүлийн хүчирхийл хийхээс гадна одоо арх уудаг хүмүүсийн арх эсвэл ямар нэг юм донтцсон хүмүүсийн 50-60% нь гэр бүлийн хүчирхийлэл хийх боломжтой. Тэрэн дээрээ нэмээд нарциссистик бүр юм нарциссист үзэлтэй хүн одоо бүр сэтгэл зүйн юм характертай хүн бол бас гэр бүлийн хүчирхийлэл хийх тэр дундаа бүр хамгийн өндөр байдаг гэдэг ч аахгүй бараг 80-90% гэсэн чинь тэгээ үлдсэн 10% нь тий одоо архины донтолттой хүний 40% нь тэгвэл үлдсэн 40% нь гэр бүлийн хүчирхийлэх боломжгүй шүү дээ тэгэж хэлэнгүүт ингээл за бүр ингэж хэл амар юугүй баг бүр нүд нь улаан алан гэлээ ингээл за бүр хэрэлтгэл тэгснэ нарциссист үзэлтэй хүмүүс ингээд өөрийнхөө хийсэн үйлдэлийн хохирлыг одоо жирийн хүнээс ингээд баг гэж боддог гэж байгаа байхгүй. Одоо хэрэг хүнийг шанаадах юм бол зүгээр л тохио зү. Би зүгээр ингээд видеоных нь коммент хэсгийг уншиж байхад энэ хүн ингээд нарциссист үзлийн талаар бараг 45 минут ярьлаа. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл дотор яг юу болдгийг, хүний характер тэрэнд ямар характертай хүн гэр бүлийн хүчирхийлэл үлддэг талаар ингээд бараг 45 минут цаг ярьлаа. Тэгсэн чинь тэр бүх ингээд одоо өөрийнх нь тайлбарлаж байгаанууд нь яг Amber Heard-ийн зам төлөвт таарадах юм Johnny биш гэдэг аюул хүмүүс тийм коммент биччихсэн. Энэ сэтгэл зүйчийн шүүх хурал дээр ярьж байгаа бүх юм ингээ өөрийнх нь зүгээр л ингээ бодлоос үүдэлтэй за. Тэгээд яг хөө ингээд шүүх хуралтай холбоотой нотлох баримтууд тэр бичиг баримт ингээ авсан л та. Тэгсэн чинь ингээ тэрэн дээр нэг зураг Johnny-г нөгөө өвөр дээрээ ингээ зарим гарч байгаа зарим нь хайлтсан зураг байсан шүү дээ. За энэ зургийг гэл ярьж байгаа хгүй. Тэгсэн чинь энэ зурган дээр Johnny Depp зармаг барьж агаад ингээ тэр нь хайлаад унтцсан байна. Johnny Depp яг эмчийн заавраар эс үсгэр хэлсэн нэг тийм унтуулах юм удгаа тэрнийхээ тэгтээ тунг ихтүүлсэн байсан. Тэгээд ингээ зарим нь хайлтсан гэсэн чинь энэ зургийг чинь надад бол тайлбарлахдаа өвөр дээрээ бөөлжсөн байна гэж тайлбарласан шүү дээ. Одоо Facebook, Instagram дээр нэг тийм видео явж байгаа. За
Та Willy Wonka мэдэх үү? Willy Wonka дээр тоглож байгаа тэр хүнийг та Johnny Depp гэж бодоод байгаа юм биш үстэй гэж асууж байгаа баг. Тэгсэн чинь энэ ингээд сэтгэл зүйч бүр би Willy Wonka үзээгүй. Та Карибын нэгсийн дэрэмждэг тэгвэл үзсэн үү гэсэн чинь. Ингээл энэ сэтгэл зүйч зүгээр үзсэн кинон дээрээ гарч байгаа хүнийг Johnny Depp гэж ойлгоцсон. За тэгснэ Johnny Depp-ийг бүр ингээм амар архины асуудалтай. Одоо Карибын нэгсийн дэрэмжээр тоглодог Captain Jack Sparrow ч бүр ингээл улаан сухтуугаар идэв штэ. Бүр ингээ шал сухтуу тий. Johnny Depp ингээ кино тоглохдоо ингээ өдөржингөө ингээ шал сухтуу тоглодог гэсэн юм шүү. Би тийм нотлохоо юус байхгүй зүгээр өөрийнхөө ингээ бодлоор ярьдаг. Тэгснэ Johnny тэгээд ингээ чихвч дүүж ингээд өөрийнхөө нөгөө хэлэх ёстой лайнуудыг ингээд хүнээр хэлүүлдэг гэсэн юм биш бэлтгэлгүй. Тэгээ арх хуцаа болохоор гэсэн чинь тэр чихвчэнд хөгжим явдаг гэсэн штеп гэсэн чинь үт юм. За сэтгэл зүйч юм ч хоёр болохоор юм болсон. Өргөжлүүлээд нэг talent agent хүн гарч ирсэн байхгүй. Тэр болохоор ингээд бас яг Amber-ыг нөгөө Aquaman тоглоход нь одоо яг одоо өөрийнх нь агент байсан эмэгтэй юм уу ашиг. Тэгснэ тэр хүн тэр эмэгтэй ингээ Amber Heard-ыг бүр ингээ амар алдартай юм шиг үнэлсэн заяа. Тэгсэн чинь ингээ cross examination хийж ахт Johnny-гийн өмгөөлөгч нар нь тэр эмэгтэйгээс асуулт асууж ахт та Jason Momoa Amber Heard хоёрыг баг Холливуудад нэг зэрэглэлийн жүжигчин гэж бодоод тах шиг юм те. Jason Momoa ч бүр Dune гээд амар урт series тоглож байсан. Та Dune-ыг уншсан уу гэж уншаагүй, киног үзээгүй. Та ер нь Aquaman-ыг үзсэн үү гэсэн чи бараг тэгж асуусан заяа. Тэгсэн чи та яг Justice League-ийн одоо энэ кинонуудын яг ингээ холбоосыг мэдгүй. Дараа нь ямар кино гарах марх нь ингээд тодорхойлцсон байдаг зэ гэсэн чи. Би ч тэр нөө юуг үзэж амжаагүй л тээ. Тэгэл бүр ингээ юу ч үтгэхгүй за киноны салбарт ажилладаг одоо агент хүн байж жүжигчдийг хариуцдаг хүн байж бүр Justice League-ийн кинонуудын ингээд холбоогч мэдхгүй заяа бүр амар сонио. Энэ Amber-ийн talent agent гэдэг байгаа эмэгтэй болохоор одоо шүүхтийн бүрэлдэхүүнд нөгөө 9 хүн байгаа штэ. Тэднэрт Amber Heard бол бүр rising star бүр амар од болохоор эмэгтэй. Одоо ингээд тэ Холливуудын карьер нь дөнгөж яг ингээ өсөх шатан дээрээ бүр ингээ яг дээшээ буудаж исэн чи Johnny Depp-ийн шүүх урлууд гарч ирээд ингээ энэ хүний нэр хүндээ гутаасан юм шиг ингээд ярьж байгаа байхгүй. Шүүхтийн бүрэлдэхүүн тим мэдрэмж өгөх гээд байгаа. Тэгээд тэгэнгүүтлээ одоо Amber Heard-ыг бараг Zendaya, Gal Gadot хэмжээний жүжигчин гэж ингээд бүр ингээ итгэцэн заяа. Тэгсэн чи ингээд Johnny-гийн өмгөөлөгч та Justice League-ийн одоо Superwoman ч юм уу те Amber Heard Aquaman гэх киноны нэг л ангид тоглосон. $1 сая авсан. Хоёрдугаар ангид хэрвээ тоглох юм бол $2 сая авна. Johnny өмгөөлөгч нь хэлж байгаа. Aquaman-ийн хоёрдугаар ангид тоглох баталгаагүй, гуравдугаар ангид тоглох баталгаагүй. Тэр хүмүүс жүжигчтэй сольчиж болно штэ. Тэгээ дээрэс нь Amber Heard Zendaya-гийн хэмжээний жүжигчин биш. Zendaya бол Disney-д бүр 10 хэдэн жилээр зориулсан. Тэгээд ч бүр Amber Heard-оос 10 насар дүү. Бүр аим бүтээж яриадсэн чи бүр нуруу утчихлаа. Миний энэ топны мөр ингээд дандаа ингээ унаадах юм. За үгүй ингэж ойрхон харсан ч гэсэн сонирхолтой юм. Миний бодлоор нь штэ саяны ингээд тэр нэг talent agent-ийн ингээд яриулсан болохоор Amber Heard-ийг ингээл шүүхтийн бүрэлдэхүүнд амар мундаг хүн шиг харагдуулах хичээж байгаа штэ. Гэтэ би бол Amber Heard-ийг бүр мэддэгчгүй байсан Johnny Depp-ээс л болж мэдсэн штэ. Дэлхийд даяараа одоо ер нь бол Johnny Depp-ээс болж энэ шугуурлаас болж мэдж байгаа. Тэр хүний чадвар маадвар нь тийм мундаг энэ төр гэдгийг би бол мэдэхгүй байна. Ерөөс ямар ч кино тоглолт юм бүү мэд. Тэгээд Aquaman ихний анги $1.1 тэрбум дэлхийд даяар борлуулалт хийсэн шалтгаан нь Jason Momoa алах дөө. Өсөл Jason Momoa-гаас л болж Aquaman-ыг баг үзээ дээ. Тэгээ Aquaman ингээд Amber Heard-ийг 2 дугаар ангиас хасахгүй байгаа шалтгаан нь өөрсдийнхөө маркетингийг яриулах гэж сошиал медиад ингээд хүмүүст товчиг болгож яриулах гэж л ингээд маркетинг хийж байгаа юм шиг санагдаж байна. За одоо шүүх хурал үргэлжилж байгаа болохоор ингээд дуусгая да. За би яг ингээд тэгшин суугаа ярих юм бол ерөөхдөө нэг юмрхүү. Гэтэ албаар ингэж яриад байгаа нь ингээд миний за энийг ингээд жоохон тийшлүүлэх юм. Ингэж ярих хэрэгтэй биш. Now it makes sense. Одоо ингээд тэгшин гэж сууж болж. Тэгээ би ингэж сандалны юм штий. Сандал руу ерөөсөө харж чадахгүй байгаа. Сандлаа ингээд ингэж сухт юм. Гэтэ манайхаа ингэж суул би ингэ нэвтрүүлэг хийж байгаа юм шиг харж байгаа сте. Сайн байцгаана уу гэж юм шиг яа. Тэгэхээр ингэ жоохон бие суулжвал зүгээр. Гэтэ ер нь аль тэгшин суухад ийм л юм байна л та. Сайн байцгаана уу. За өнөөдөр шүүх хурал ингээ одоо үргэлжилж байгаа. Тэгээ би онлайнаар ингээ үзлээ. Бай, сайхан амарцгаарай. Йоо, гэтээ энэ ингээ амар сонирхолтой яваа. Жохон үлдтгэл юм. Шүд чангараад. Тэгээ манайхаа Jason Momoa
Мэдүүлэг өгөөгүй. Джейсон Момоа энэ хоёрын гэр бүлийн асуудалтай ямар ч холбоогүй хүн баггүй. Зүгээр л Aquaman-аар хамтарч ажиллаж исэн жүжигчин. Джейсон Момоагийн тэр Facebook-ээр яваад байгаа видео ч худлаа. Яг эвлүүлэг нь айгүй сайн байсан. Ямын айгүй сайн эвлүүлсэн, дуу оруулалт энэ төр айгүй сайн байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь шүүх хурлын тавинд болсон зүйл биш шүү. Надад бүр Джейсон Момоа мэдүүлэг өгсөн үү гэж бараг 50-60 хүн бичсэн баха. Өгөөгүй штэ. Джейсон Момоа энэ хоёрын хувийн асуудалтай ямар ч холбоогүй. Джейсон Момоа зүгээр л Amber Heard-тэй нэг кинон дээр цуг ажилласан л хүн. Тэгээд Джейсон Момоа, Nina Kravitz хоёр салцсан юм уу? Джейсон Момоа эхнэрээсээ салцсан юм уу? Тэр яасан юм бол? Тэрийг нэрээ мэдж байгаа юм байвал дотроо DM бичээрэй.